За сайн бацхан YouTube-чтэй дараагийн шинэ бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдрийн бичлэгээрээ олон сонирхолтой зүйлүүдийг бэлдсэн байгаа. Хамгийн түрүүнд бүгдээ хамтдаа супермаркет оръё. Супермаркет яагаад орох вэ гэхээр за би орой хоол хийх хүнсний бүтээгдэхүүн аавна. Тэр дундаа бас цагаан хоолнд ордог хүнсний бүтээгдэхүүн цуглуулж байгаа. Натаа хамт байгаарай. Ер нь яагаад та бүхэндээ би веган хоол, цагаан хоолны талаар мэдээлэл хүргэж өгнө гэхээр манай гэр бүлийн гишүүд бүгдээ цагаан хоолтой хүмүүс байдаг. Энэ учраас та бүхэндээ энэ талаар мэдээллүүдийг төлөвлөгөө өргөе. Олон хүмүүсийг бас эрүүл хооллолтыг хэм маяг суралцаасаа гэсэн үгнээс энэ бичлэгүүдийг хийж байгаа шүү. За дэлгүүр болон супермаркет ороход хамгийн түрүүнд хэрэг болдог зүйл бол мэдээж уут байгаа. За сүүлийн жилүүд бол гэлгэр уутны хэрэглээ маш их болсон. За 2018 онд зөвхөн Монгол улс 573 сая ширхэг гэлгэр уут хэрэглэсэн байгаа. Үүний бас 80% нь хөрсөнд бас хогоолн хаягдаж болгодог байгаа. Харин би болохоор өөрөө Эквадор давантар хэрэглэдэг. Тэгтээ өнөөдөр мартсан байна. Яах вэ гэхээр одоо би яг Эквадор үйлдвэрлэдэг хүмүүс рүү санал тавиад миний саналыг хүлээж авах нь надад нэг тор өгөөч. Тэгээс нь би бас гэлбэр тор хэрэглэж байгаа хүмүүст тор бэлгэлийг шийдсэн байгаа. Ямар ч зүйл юу болох нь харъя. За ямар ч гэсэн миний саналыг хүлээж авсан Мишель Амазонки загварын салонууд маш их баярлалаа. Бүгд хамтдаа яг одоо орж эко байгаль дэлхийд тороо авцгаая. Самбно. За. Энэ Амазон төлөв ирсэн. Тэгээд байгаль дэлхийд дөрөв шиг ирсэн тий. За. Наас нь би ингэж байгаа байхгүй. Ерөнхийдөө энэ тороо аваад дэлгүүрийг одоо ингэж байж агаад тэгээд нөгөө гэлгэрууданда хүнсний бүтээгдэхүүн хийцээ тийм хүмүүст ингэж авах гэж байгаа. Тэгээд та ингэж байгаль дэлтэй тор хэрэглэж үзээрэй. Таалагдвал ерөнхийдөө цаашдын хэрэглээг бас өөрчлөлт үзээрэй гэсэн зорилготойгоор нэг влог марки. За тэгвэл энэ хар өнгөн нэлээд бас хүмүүс тий хүмүүс угаасаа нөгөө нэг юунд хөхтөн нас туртай байгаа зү. Тийм үү? Тий. Тэгэхээр энэс нь тэгээ ямар төрлөө ер нь одоо бэлэн байгаа нь болохоор энэ гурлаа байгаль хэлтэйгээс их юм бол ногоон хар хөх гэд тийм. Энэ болохоор Монголиа гэдэг өөр тор юм. Энэ үсч болоход илүү. Олон. Энэ бас шинэ гарсан тийм тийм. сүүл шинээр гарч ирсэн тор юм. Өөнд фильмийг гэж зүйдیں۔ Тэр нь дууссан байгаа юм. Энэ Монгол газрын зурагтай. Тэгээ хаана явал тийм дүнүүд байдаг гэдэг нь товч зурсан байна. Жуулч таа гэхгүй юм шүү дээ. Тэр нь аль тиймтэй нэг спактууд ингэ. Тий. Тэгээ монголчууд өөрсдөө их илүү авах туртай юм л нэг. Ер нь эко тороо яг та хизэнээс хийж гисэн юм байна. За би энэ дараа 3 жил болж юм гэхлээр тэрнээс бүр өмнө хийдэг байсан. Тэгэхээр энэ анх гарч ирснээс хийсэн баг. Одоо 5 жил хийж магадгүй баг. Сайн байна ганда. Сайн байна уу? Дэлгүүр авах юм уу? Дэлгүүр орж юу авах гэж байгаа? Сүү авах гэж байгаа юм тий? За, гэлэр тороор юм авах гэж байгаа юм шүү тий? Агаан чамд ийм гоё байгаль дээлтэй юм аавн тор бэлгэлээ зөө. Чи энийг ингээд дэлгүүр авахт авч аваад банк юм аялдээд. Тэгээд банк дэлгүүр авахт эндээ гоё юм цуглуулж байгаарай за. Олон дахин ашиглаарай, гэлгэрүүд битгий ашиглаарай заа юу? За, баярлаа. Баярлаа. Заасан байна. Өнгө сая дэлгүүр хоттой авах гэсэн тийм. Тэгээд торгоо яваад ирсэн. Тэгсэн. Тэгээ яадчгүй ингээд дэлгүүр авахсан тийм. За би хоёрт юу гэдэг вэ? Олон дахин ашиглах боломжтой байгаль дэлтэй аавн тор бэлгэлээ. Дараа та хоёр дэлгүүр хэсэгтээ авч явж байгаарай. Ямар гоё юм. Тэгээд олон дахин хэрэглээрэй. Гэлгэрүүдтэй аваарай. За баярлалаа. За баярлалаа. За. Заасан байна уу? Өнгө сая хоёр дэлгүүр ороод ирсэн тийм. Тийм дэлгүүр ороогаар. Тэгээ яг ингээд торгоо байсан уу? Харин тийм торгоо машинд орчихжээ. Машинд орчихсон үү тийм. Харин. Би хоёрт өнөөдөр байгаль дэлтэй юм даван тор бэлгэлээ. Та хоёр энийг ингээд банк авч явж байгаа дэлгүүр хэсэгтээ дэлгүүр авах авч явж байгаарай. За баярлалаа. За гэлгэрүүд битээ аваарай. За гэлгэрүүднээс татгалцгаая. За баярлалаа.
За ямар ч E-Mart-д ороод ирсэн байна. За E-Mart-д ер нь цагаан хоол, веган хоолны бүтээгдэхүүнүүд их байдаг. За тэр дундаа бас Улаанбаатар хотын локал цагаан хоолны үйлдвэрлэл пүүдийн бүтээгдэхүүн байдаг. Тийм учраас бүгд хамтдаа орж за худалдаа авалт бий. Ямар ч орой хоолныхоо маргааш бас бүгдүүдийн цэцэрлэг төвч явуулах цагаан хоолны бүтээгдэхүүнүүдэд цуглуулнаа. Хамтдаа. За би ямар ч E-Mart-ийн за бүтээсэн бүтээгдэхүүн, за хөгжин татвартай бүтээгдэхүүн зардаг хэсэгт үзсэн байна. За миний яг одоо гард за уртын зоогийн за пүүдээс гаргаж байгаа соёо бүтээгдэхүүн, за цагаан хоолны бүтээгдэхүүн байна. За өнөөдрийн хувьд бол би гэртээ орой хуурга хийж байгаа. Маргааш гэсэн бас бүгд цэцэрлэгт хуурга хийх соёо авах хэрэгтэй. Тийм учраас өнөөдрийн сонголтын хувьд бол би шорлог. За энэ маш их гоё амттай бүх төрлийн хуурганд их тохиромжтой. Шурлагны амттай дотроо бас чинжүүтэй хараажхан стейк гэсэн бүтээгдэхүүнүүдийг сонглоо. За тэгээд дотроо бас олон төрөл байдаг. За шүлэндөө, хуу цаанд их боломжтой, Аз хоолны нааша цаашаа соустай. Та бүхэн харж байгаа веган өндөг хүртэл байна шүү дээ манайхаа. Тэгэхээр цагаан хоол идэх хүн асуудал болсон байна. За би бас хөвгчлүүлээд за энд хажууд нь барьдаг пүүдийг бас жижигхэн кофел орж за их нэртэй бас жоохон идэх юм авнаа. Хамтаа гараа. За яг одоо ард пүүдийн бас хоолны жижигхэн кафе байна. Та бүхэн бас өдрийн ланчаараа за өдөр бас E-Mart дэлгүүрсэж байгаа амралтын өдрөөр явж байгаа эцхэн хөнгөн хоол авах боломж байна. Салаад, бүргэр, бүтээгдэхүүн хоолнууд байгаа юм байна. Та бүхэн сонгоод үзээрэй. Өнөөдрийн өдрөнд би бас салаад сонгохоор шийдсэн байна. За ингээ бүр веган нийслэл салаад байна. За цөм бэлэн байна. За энэ ланч боксууд байт юм байна. Ланч боксууд нь бас дотроо хүс будаатай, хууцаатай, за котлеттай, за бэлэн килки байна, өндөр байна, амтсан дүүпүүнүүд байна. За өмнө дугаараараа ижсэн бүрээтэй варапууд байна. За цэзэр салаатны юмнууд байна. За ингээд веган бургер хүртэл байт юм байна. За та бүхэн бас сонирхоод үзээрэй. За өнөөдөр би явуулсан юм авна. За санаа. За би ингээд нийс салаатаас 100 г. За тэгээд оливтой түлхүүнээс 100 г. За тэгээд бүргэр ерөнхийдөө манай бараанууд нь бүгд өглөө үйлдвэрээс шинээр ирдэг хоолнууд наа. Тэгээд үлдсэн хоолнуудаа үйлдвэрлэгээ буцаалтанд явуулдаг. Өдрөө болгон шинэ хоолнууд ирдэг байна. За ингээд ер нь салаат авсан чи би бит бүргэр нэг юм. За авч хоо. Ингээд бэлэн боллоо. Баярлалаа. Баярлалаа бүгд. Баярлалаа. E-Mart-аас өнөөдөр цагаан хоолны бүтээгдэхүүнүүдээ авлаа. Улаанбаатар хотын локал дэлгүүрүүдэд цагаан хоол идэх хүмүүс, веган хоол, вегетариан хоолтой хүмүүс бас худалдан авалт хийж хоол хүнсээ цуглуулах бүрэн боломжтой болсон байна. Энэний нэг тод жишээ нь E-Mart байна.
ийм мартер хүнсээ зулуудаас гадна бас хажуугаар нь бас ийм мартын фүүдээр очиод бас өдрийнхөө хоолыг идэж бодно. За гэр бүлийнхэн дагаа суугаад бас цагаан хоол идэж болох боломжтой болсон байна. За